би одоо яах вэ? Йоо, доош арсч гидсэн. Боловсруулаасаа. За энэ бол одоо удаан энэ жоохон ингэ зогсох юм бол гар ирэн жоохон чилж маягтай байд юм байна. Дандаа харчуул цагаан хараараа. Гүйцэтгэв. Одоо хамгийн сайхан цаг гэж чинь энэ юу вэ гэхээр өдний хоолны цаг юм. Гэвчтэй. Наа дахиануудын маань үдээ хоолны цаг байсан юм байна. Хоолыг одоо маш их сайхан тестдэг. Энэ 950 төгрөгийн хоолой боддоо. Баггүй манай дагаад өгөөд яа. Хогийн хийсэн хайцсан юм байна тий. Г12 Никтоны хөшин. Никтон гэж байна шүү дээ. Хоолндоо. Асаагүй юу? Одоо энэ бодоо дөрөв авсан дээрээс матемах хэрэгтэй юм. Хий бацахгүй юм. Одоо яг ажилдаа гарах цаг болсон шүү. Сайн байцгааны эрхэм үзэгчтэй. За түрүүчийн 7 хоногт би Багнуурын уурхад ажиллаж исэн бол одоо Монгол улсын өмнөд хэсэг болох замын үүд дээр хурж ирсэн байж байна. Тэгээд бузрыг оруулахгүй, буйныг гаргахгүй гэдэг ямар ажил байдаг вэ? Энэ бол мэдээж гайлын ажилтан. Гайл гэснээс хил гайл гурав бахад Монголын аюулгүй байдал болон тусгаар тогтнолыг хадгалдаг тийм байдаг учраас би гайлын ажилтныг сонгосон юм аа. За ингээд замын үүд дэх гайлын газар руу оръё. Намайг ямар ажилтнаар томилох бол зүгээр оръё. Take this wine and drink with me. Let's delay our misery. За сайн байна уу. За сайн хөвжүүлээ. Улаанбаатараас нийслэлгүй ган эрдэнэ мэрэгчтэй салхих гээд хүрээд ирлээ. Тэгээд ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонсч ирсэн. Яг хэлж яхад нь урагшаа гарахад 5 минут, хойшоогоо гарахад 3 цаг зарцуул гэж байна. Тэгэхээр надад 5 минутанд яаж урагшаа гарах юм бэ? Сонирхоод тэгээд замын үүдийн гайл дээр очиж ажиллах зүрх зориг хүрээд ирж байгаа. Тэгээд намайг ажилд аваад баярлах байна. Тэгээд тань дээр л хүрээд ирлээ. Please don't stop to cry. 'Cause girl, you know I've got to go. За өөрөө чи ямар ч байсан тодорхой хугацаагаар айлын улсын байцаагтай хамтарч ажиллах болцоо гэж хангаж өгье. За сайн байна уу? За сайн байна уу. За би гайлынхаа дараагаас гайлын улсын байцаагч гэдгийг одоо албан тушаалыг аваад энэ ажлаар одоо ажиллаа тодорхой чиглэлийгээ танаас бас аваад хувц сунраа авах. Одоо тийм үүрэг даалгавартай тань дээр хурж ирээд байж байна. За баярлалаа. Сайн ажиллаарай. За. Одоо яг ажилдаа гарах цаг болсон шүү. За сайн байцгаана. Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж, хэний ч нөлөөнд үл автан гайлын албаны нэр хүндийг эрхэмлэн хүнд суртал авилгаас ангид хүлээсэн үүрэг хариуцлага үнэн шударгаар биелүүлж ажиллахаа батламжилж байна. За өнөөдрийн ажил маань одоо айгүй сайхан эхэлж байна. Тэгээд дөнгөж хурж ирээд хийх гэж байгаа ажил маань их юм бол одоо зорчигчдыг урагшаа хятад улс руу гарч байгаа зорчигчдыг шалгана. Тэгээд дээрэс нь бас аюулгүй ажиллагааны зааварчилгаа бас аваад байж байна. Тэгээд тэрийг аваад судлаад яаж болдгүй гэдгийг нь одоо судлаа сууж байна. Тэгээд яг ийм хариуцлагатай ажилд бол ганцаараа ажиллах нь яг хөө тэгээд жаргал сайхан ихчтэйгээ зөв хамтарч ажиллахаар болсон. Тийм үүрэг даалгавар аваад үйж байна. За тэгээд жаргал сайхан ихчигээ
үзэгчтэй хүнтэй танилцуулъя. Та одоо ичнэ жил ажиллаж байгаа тийм. Галийн систем байгууллагад 21 жил ажиллаж байна. 21 жил. За энэ гайл чинь ерөөс 15-аас доошоо ажилласан хүн байна уу байхгүй. Дандаа л хүн асуух дандаа 20, 21, 15, 17 гэх. Дандаа тийм хүмүүс ажиллаж байгаа юм. Ер нь их туршлагатай хүмүүс зам үдэд ажилладаг юм шүү. Ажил үүргийнхэн дагуу ажиллаа явж байна та. Энд юу вэ? Галац. За шинийг дуграад байна та. Өө энэ. За захилгаан дуграад уучлаарай. За та юмнууд авчих. За энэ замдаа сайн яваарай. Санил шиг олон кармалтай хүн л ороод ирэнгүүт байнад авъя. За ерөнхийдөө бол яг ингээд энд сууж байгаа хүн маань ямар үр даалгавартай юм бэ гэхээр ганц металл илүүлэгчтэй биш. Тэр хүн маань одоо ямар нэгэн үйлдэл яаж гаргаж ийн нүдний харцсан хаашаа гүйж ийн их гүйлттэй байна уу тийм ээ тэрдэж ийн үү сандарч ийн үү яарч ийн үү эсвэл дэндүү хэнэггүй байна уу ч юм уу хүний гадаад байдлаас нь маш их сайн харж уншдаг юм бэ одоо нэг жишээлбэл бид ном уншдаг шиг манай байцаагч нар маань ерөөсөө шууд хүний бол гаднаас нь хараад уншчихдаг тийм хүмүүс байдаг юм байна. Хаягаа сандраад бай. За. Таны жижиг зүгт чи юу байгаа бол? За. За баярлалаа. За ажиллаж явцад ер нь бол энэ замын үдийн бомбтоор өдөрт 2800 зорчигч гардаг юм байна л да. Тэгээ гарч явах хэвчтэй одоо энэ хүмүүс чинь очирж явахдаа ингээд яарж байгаа хүмүүс байгаа. Тэдний маань уурлан, бүх юмд нь бачимд нь халууцсан. Тэгээд байр нэм жижигхэн. За тэгээд энэ байраа томсох тал дээр энэ дээр нэг жоохон хөрөнгө оруулалт хийгээд за тэгээд энэ ажилчдынхаа нөхцөл байдлыг одоо хүн хүч нэмэх тиймэрхүү арга хэмжээ авал яад юм болоо гэсэн бас тийм бодол төрж ийн. Тэгээд энийг бас тодорхой мэддэг хүмүүст нь бас хэлье гэж бодож байна. За сайн байна уу? Тийш. За энэ хүн маань одоо миний мэдрэмжээр их бол их л тийм сайхан хинэггүй царайлах гэж ядсан биш надад харагдлаа. Тэгээд гүнзгийрүүлсэн шалгалтын өрөөнд орж одоо яг би аппаратаар бид нь юу вэ шалгаж үзье. За аашаа зогсоод жоохон аашаа. За тэгээд энэ доор нэг хөлний мөр байгаа. Яг энэ хөлний мөр дээр манай зорчигч маань зогсоод за энэ аппарат маань одоо рентген шууд биеийг нэвт харна гэсэн үг биед нь байгаа зүйлсүүд бол шууд компьютер дээр харагдана. Энийг дарангуут нь шууд нэг иймэрхүү байдлаар харагддаг юм байна. Хөө ингэж зогсоогоод иймэрхүү байдлаар хэрэг буутаа авах нь бол шууд ингээл. За энд нэг юм байна. Энд бүс нь байна тий. Энэ юу байгаа юм бол? За араас нь хараад бол юу ч байхгүй. За ингэрт нэг юм байна. Тэрийг үзье зэмөр. Одоо энэ ингэрт нь харлаад за энэ бол бүс байна. Хараас ойлгомжтой. За баярлалаа. Таны ингэрт юу вэ? Би энд гар утас байна. Гар утас байна. За. За баярлалаа. За энэ юм хөгжин гэж сайхан юм аа ерөөсөө тэгэл хамаг юм ингээл тайлуулж майлуулаад авахгүй амар шууд аппаратаар хамаг юм үзэл. Тэ? Бүгд юм хөгжиж байна. Сайн одоо зочигчныхаа биед нь юу явж яаж хийж хэлсэн бол одоо ачаа таваарай. Ямар ачаа яаж явдаг юм бас сонирхох юм. За сайн байна уу? Сайн байна. Ган эрдэнэ? Уянга. Уянга. За нөгөө миний сонсч ирсэн уянга мөн үү биш үү? Энд чинь нөгөө нэг сонир сэтгүүлээр л өөрийн чи их унших юм биш үү? Гайлын одоо маш сайн ажилтан тэгээ шин цол мол авсан гэсэн тий. За ямар цол аав? Зөвлөх цолтой авсан. Зөвлөх цолтой. Эхлээд улсын гайлын байцаагч хийж байгаа. Цол нэмэгдээд зөвлөх. Одоо энэ компьютер дээр гарч байгаа энэ улаан хөрөнгө хэмжүүл одоо яг ямар очтой? Яг нэг бараануудын юу затмаа, өнгөө затсан байгаа.
Эмэгтэй болох. Тэгээд ногоон бол цаав хүнсний зүйл. Ягаан нь. Ягаан нь болохоор ховтос. Tomorrow I'll be gone. There's a lot. За энэ бол процесс рүү. За ачаа яшиг хайж үзтээ. Comes with one desire to take me away from the truth. It ain't easy to say goodbye, darling, please. За баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За. За одоо гарч машин дээр сая бол очтой шаргаж ирсэн одоо машин дээр хүслээ. За одоо намайг гадаа машин шалгах ажилд орлоо. За гофотоос өгнө. Энэ бол мэдээд хөндөй байгаа юм чинь цааш дан гэж дуурна шүү дээ. Битүү өөр тэгэл дув гэж дуурна шүү дээ. За тэгээд доторлогоотой 69-д дээдлийнх нь тийм дээвэр доторлогоо хоёрын завсраар бас юм хийчдэг тал байдаг гэж байгаа юм. Энэ бол яг доторлогоогүй юм байна л да. За дугуурыг нь үзнэ. За дуу нь бол гайгүй байна энэ. За өшөө нэг анхаарах юм гэх юм бол одоо энэ дугуундаа бас хүмүүс арьс зүрс одоо юу гэдгийг хийж болох бүх юмыг бас дугуундаа хийдэг юм байна л да. Тэр нь гэхээр одоо энэ дугууных нь шинэ орон одоо энэ чи гүжиж онгоолгож байгаа шүү дээ. Тэгэхээр шинэ орон байна уугүй юу? Болт нь хэр байна? Дөнгөж сайхан задлсан байна уу? Гүү байна уу? Тэр бас сайн үзээд. За тэгээд энэ ойр хавцаа ус мөс юу байна те? Хэрвээ ангийн ус хийсэн бол энэ дотор ус мөс нь байж байгаа шүү дээ. Ганц нэг ус нь цуглуур үлдчихсэн энэ төр. За тэгээд банкыг бас үзнэ. За одоо бичгээ өгт те. Энэ бичгээ наад бичгээ те. Наад биччих нь л хэрэгтэй. За шалгачлаа ингээд өөрийнхөө хувийн тэмдгийг тавиад. Яа. За ингээд бүртгүүлээд стамбад харуулаад. Сайн яваарай. Машин шалганы идэж бас цаад авчиртай. Хаанаас нь ч хамаагүй эхэлж болдгоо. Урдаас нь хойшоогоо, дээрээс нь доошоогоо. Тэгээд энэ бол олон улсын машин шалгах стандартын дагуу одоо яг би бас шалгаа явж байгаа. Ингээ хаанаас ч хамаагүй бас шалгаж болохгүй нэ шүү дээ үсэ. За сайн байна уу? За хамраас өгч. Яг нөгөө машин шалгах стандартын дагуу урдаас нь хойшоо. За хаанаас хаа урж яваа? Замын үдээс ирээ. Цагтлын багаж орж үзнэ. Энэ ч одоо яасах сэлүүхэн 69. Манай жолоочнууд ер нь жоохон л эвгүй санагдаад байна да ер нь. Хэд хонхон өгсөн чинь асуултанд хариулж мариулахгүй энэ төр. Ихээхэн дагуу энэ машин дээр ирэлж нохоо гэдэг. Дуудмаас нэгдээд байна. 709. Энэ дэгэ 3144 дугаарын машин дээр ирэлж нохоо ашиглах шаардлагатай боллоо. Сайн ахаа шүү. За манай энэ замын үдийн ирэлж тохоо маань. Ажлын маань үр дүн гарлаа шүү. Хой. Ажлын маань үр дүн гарлаа ингээд хоёрс хилс барьж авлаа. Эзэнт нь одоо захиргааны арга хэмжээ аваад энэ арьсныхаа юг улсын орлого болгоно. Тэгэхээр ингээд зүгээр ээж чадахгүй бол зүгээр ээж чадахгүй айгүй хэцүү. Азербайджанд одоо яг нохоо сургуулаараа одоо энэ металл хэлбэрүүлэх болон хар тамхи
Тэгээ энэ арьс хус мах зах, нойтон мах зах те юу илрүүлэх ёстой юу бүгднийг сайхан сураад өгөөд ирсэн. Өстө сайн нохоогоо танилцуулахад таатай байна энэ нохоогоо. Замын үүдийн нохоонууд маань ер нь айгүй сайн ажилт юм байна. Айгүй мундаг юм байна. Миний лав олж чадхааргүй газраас л үнэрлээ. Тэгээд өөрийгөө гушуугаад хадж байгаа л татаад гаргаад ирлээ шүү дээ. Энэ нохоотой байхад бол алдчихгүй юм. За дараагийнхаа арга хэмжээг авъя одоо. За гайлын ажилтныхаа хуваар өртөө 2 гайлын хэрэлтийн бүстэй гайлын ажилтны дан үйлчилж байж байна. За өртөө 2 гайлын хэрэлтийн бүс нь ямар үйл ажиллагаа яаж явуулдаг юм бэ гэхээр Улаанбаатар дархан Эрдэнэт Сэлэнгээс одоо өөрсдийнх яриагаа бол гүний ачаа тийш бараа таваар гэж ярьдаг юм байна. Сэлэнгээс бол тав хүн мэдж байгаа. Вайлангууд шууд экспортоор транзитер Сэлэнгээс Оросоос орж ирсэн тэр гуайлан мод ямар нэгэн ачаа тавааруул маань шууд урагшаага хятадаар гарах учраас бидний Сэлэнг дээр гайлын бүдүүр хийцэн байж байгаа. Тийм ээ. Тэгээ замдаа ямар нэг эрсдэл ямар юм гарлаа гэхэд бидний энд хамгийн эцсийн шаардлагатай хийгээд транзит нь тэгээ гараа явчихдаг. Улаанбаатар дархан Эрдэнэт Сэлэнгийн юу гэх юм бол та бидний мэдгээр зэсийн бажмал хөдрийн төмрийн хөдөр за тэгээ бусад экспорт хийж байгаа бараан таваарууд маань бас хотынхан гайл дээр хамаг бүдүүлэлтээ хийгээд тэгээд замдаа бас нэг эрсдэл гарна шүү дээ. Цалин шуурга юу ч болоо ихээр тэрийг хамгийн сүүлд нь бас энэ